Санааны дурсан жаялгуу дуурсан. Сургуулийн мөнгөн хонх жингэн нь сурагч хувцастай үе үеийн хүүхдүүд сэтгэлийн дотор өдөржин бужигнана. Хичээл сургууль орж намар цаг ирэхээр үе үеийн ахмад багш нар ажиллаж амьдарч явсан эрдмийн сарвал ордноо дурсдаг. Хүүхдүүдийнхэн шуугаан дунд хуучны зүнхэн сугавчлаад яваад л очмоор болдог байна. Монгол орны буйд нутаг Увс аймгийнхан Завхан сумнаан өөрт заяасан эрдэм аюун дээд боловсролон төмний төлөө харамгүй зориулсан эгэл хүмүүн бол тэр дээх 1967 оны багш Жамсран Доржийн мэдрэвлээ. Бид 20 дугаар зууны дунд хагасаас одоо Монголын төр нийгэм тэр дундаа боловсролын салбарт хүчин зүтгэсэн нэгэн сайхан буурал багшийн тухай хөрөг нийтлэл нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэхээр Улаанбаатар хотоос 1400 гаруй километрийг зорин одоо энд ирээд байна. Тэгэхэд Жамсран Доржийн мэдэр гэж одоо Увс аймгийн говийн 3 сумдад нар зөв тойрч одоо ажилласан ийм сайхан тэр үеийн тухайн үеийн төр засгийнхаа ачааг үүрч явсан юм үнтэй уулзж байна. Сайн сууж байна уу? Сайн сууж байна. Сайн авж байна уу? Социализмын үед 1960-аад оноос эхлэж одоо ачааны хүндийг өөрч үнэхээр одоо төмөн олны төлөө төр засгийнхаа үйл ажиллагааны төлөө ард түмнийхээ амьд ахуйг сайжруулахын төлөө ухаан бодлоо уралдуулан зүтгэж ажилласан. Намрын сайхан цагт сэтгэл тэгэлж наа. Уяагаар нь дахиудаг, удмаараа төрүүлдэг хурдан морь гэж байдаг. Тийм хурдан морь шиг одоо үнэхээр одоо энэ намрын энэ өдөр бол өнөөдрийн хувьд миний хувьд баг уяа таарад байна гэж өөрөөгөө бол бас бодож байна. Ер нь унтаад амраад ингэсэн чигэл хүүхдүүд хамт ажиллаж байсан багш сургууль хүмүүжүүлэхэд зүүдэнд орж ирж бас их сайхан байдгийн. Тэгээд одоо сэрээд ирсэлэр одоо байхгүй ч гэсэн тэр зүүдлэнэ гэдэг бол бас их хүчтэй агуулгатай байна л гэж бодож яваа. Одоо хүүхдийн шуугаан одоо тэр хамт ажиллаж байсан хүмүүсээ наригт наачсан энэ зүйлүүд бол санаанд үргэлж бодогдно. 1950-ад оны ихэнх үед Монгол орны бага сургуулиуд гэр сууцаас байшин сууц руу шилжиж байлаа. Засаг захиргааны анхан шатны нэгжүүдийн тал хувь нь дөнгөжил 1-ээс 4-р анги хүртэл хичээлэлдэг бага сургуультай хэвээр байсан юм. Мэдэргүй 1957 онд Завхан суманд 4-р ангиан төгсөөд 1960 онд тойргийн сургууль гэгдэх Өмнө Говь сумын 8 жилд суур боловсрал. 1963 онд Улаангом хотын 10 жилийг дүүргэж бүрэн дунд боловсралтай болоод байлаа. Тэр үед машин техник тийм байдгүй. Тэмээгээр явж хавар ирдэг. Намар нь бол мориор явдаг. Тэгээд 10 гаруй хүүхдэл явдаг. Тэгээд нэг залуу бидний явал замдаа тэр бүхэн шаргадаг уулын хатлал хутгуудад айлуудаар хоноол. Тэгээд маргааш нь хүрээл. Тэгээд тэр залуу тэр мордыг аваад нааш ярьдаг. Бид нь тэр очсон 9 сард очиод хаврын 6 сар хүртэл он гараад гэртээ ирдэггүй. Шууд тэнд байж сурч сураад тэгээд хаврын хичээл 6 сар дуусглаар эндээс тэмээ өгтөлж хүн очно. Нэгд хүн очдөг. Тэгээд тэмээгээр нааш яваад мөн замдаа нэг хоноол тэмнээхээ ёроолт удсаа давсаж унтаал. Тэгээд маргааш нь яваад энд одоо 6 сард чинь дулаарсан 100 сар гарч байгаа үе. Одоо 2 цагийн үед л энд ирдэг. Ийм замналаар явж 7 дугаар ангийг төгслөө. Орон нутаг одоо ийм байсан биш. Бага сургуулийн нэг хэдэн жоохон шавар байшин. Тэгэл одоо энэ үнд одоо сургуульд явагддаг бэрхшээл их байсан. Гар галлагаатай утаа гарна, ангид хичээл заана, утаа гарна. Тэгээд одоо хүүхдүүдийг даруулах хөлөөх хүн тулд нөгөө галаа төлн утаа өнөр дундуур бид нар хичээлээ заана. Бэрхшээл болов их байсан. Тэгээ сүүлийн үед одоо энэ гар алгаатай юм байшин барилга хөгжөөд ингээд сайхан болох юм аа. Одоо энэ Завхны бага сургуульд надад сурч яхад тэгээ одоо биеийн тамирын заал юм тийм байхгүй гэрт хичээлдэг. Тэгээ тэр бургасыг бол их хэцгээр танай хүүхдийн төлөөгээ бэлтгэж өгöd ингээд ноорн төлөвөө өгöd хийлгүүлээд тэр төлөөгийн сургуулийн гадаа авчираад гадаа овоочоод тэрийг тойруулж
гүйлгээд вин тамирыг хичээл хийдэг байлаа. Унаах хөсөг зам харгуй харилцаа холбоо хөгжөөгүй тэр үед зөвхөн бүрэн дунд боловсрал эзэмшихийн тулд гурванч газар дамждаг байсан нь малчдын хүүхдүүдэд бэрхшээл биш тэмцэл байсан юм. Бүр цаашлбал их сургууль гэдэг холын мөрөөдөл байлаа. 63 онд 10 дугаар анги төгсөөд улсын багшийн дээд сургуулийн математикийн ангид би хуваар авлаа. Тэгээд тэр хуваараараа 63 онд Улаанбаатарт очиж улсын багшийн дээд сургуулийн математикийн ангид бид 104 хүүхэд эзэн суралцаж 66 хүүхэд багшийн дээд математикийн бусднуудад амдаа бас сурдлага мурдгаа таньцахгүй ингээ асагтаад ингээ 67 онд төгсөөд аймагтай хуваард идэж. Завхан өмнөгөө Наранбулаг гэсэн 3 говийн 3 сумыг би нар зүв тоош ажилласан миний ихэнх хугацаа энэ 3 сумтай холбоотой 30 гаруй жил багшийн ажил хийж 30 гаруй жил 9 сарын 1-нд хонхны дуу сонсож хичээлийн шинийн нээлтэнд оролцож одоо хүүхдүүдтэйгээ эх орны жаглан төрөлдөг болсон хүүхдүүдтэйгээ уулзаж учирч явсан ийм төвхтэй. Монгол оронд багш бэлтгэсэн 100-ны түүхтэй одоогийн Монгол улсын боловсролын их сургууль тэртех 1967 оны үед дээд боловсролын салбарт мэргэжилтнүүдийг эрчимтэй бэлдэж байлаа. Мэдэргой 53 жилийн өмнөх тэр үед математик, физикийн багш мэргэжлийг эзэмшсэн нь тухайн үеийнхэн аймгийн боловсролын газар сумдад эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн тоонд зүй ёсоор орж байлаа. Аймгийн боловсролын гэлтсмэн томилтоор Уудан Монгол орны баруун хязгаарын говь талын ард түмний дунд байгуулагдсан өмнө сумын сургуульд надыг хуваалцсан. Энэ сургууль бол 1937 онд байгуулагдсан ийм сургууль байна лээ. Тэгээ энэ сургуульд одоо математикийн гişээлийн эрхлэгчээр удирдах ажлуудыг хийжсэн. Тэр дундаа өмнө суманд одоо сурч ирээд 3 жил сураад дахиад анхны сургуулаа төгсөж багш болж ирээд дахиад удирдах ажилтнаар ирж ингэж ажилласандаа энэ өмнө сумын ард түмэн өмнө сумын сургуулийн багш сургууль хэмжүүлэгчид сурагчид энэ нутагтай бол их холбоотой болсондоо энэ гуравтаадаа их сайхан багтаж баярлж явдаг. Аглаг хөдөөгийн суурьнд анхал багш хэмээх нэрийг танхим цуурайтал сонсож ажил амьдралын гараагаан тэд эхлүүлсэн. Тэртех онуудад залуу явснаа дурсаж хийж бүтээж өдий хүрсэн зам мөрөн хөөчилж дуу шүлэг хөгжөөн сууж байна. Хамтран нийгмийн төлөө хүмүүсийн төлөө хүүхдүүдийн төлөө ингэж зүтгэж явсандаа бол сэтгэл их багтан байна. Тэгээд ингэж та нартай хамт ажиллаж байх үедээ би та нарынхаа тусламж дамжуулах ягаад одоо ах トゥ угийн холбоот зөвлөл холбоот улсад мэрэгжил дэвшүүлэх харилцаар одоо 45 хоног тамины маань үр нөлөөгөөр явж ингэж бас 45 хоног мэрэгжил дэвшүүлсэндээ бас багталтай байгаа. За ингээд тэнд 45 хоног мэрэгжил дэвшүүлээд эрэх замдаа та нарыгаа бодоод гал тэрэгэн дотор явж ухтаа бас нэг 3-4 шүлэг маягийн тэрэллээ. Энээсээ нэг ганц хоёрыг уншия гэж бодож байна. Аяны замд гал тэрэг ялзуулна, газрын холд жирэлгэн, ган дугуй түчиг гаргуун хурдтай жирс алхамаар эх орондоо аажим зугуухан ойртож явна. Олон хүмүүс суугалдан ойртон тутман яарна. Зүрх сэтгэл луг зүүд нойрондоо учин залгана. За бид хоёр бол өвсийн төвийн 10 жилийн дунд сургуулийг нэгэн үе төгссөн. Энэ ийм одоо нэг үеийн сурагчид байгаа юм. Тэгээд одоо мэдрэгш багшийн дэд сургууль төгссөнгүүт одоо ирээд манай суманд олон жил багшилж олон жил удирдах ажил болдог хичээл эрхлэгч хийж байсан. Ийм их авьяаслаг багш нарын одоо армийг чадaltaа удирдах зохион байгуулдаг ийм одоо хичээл эрхлэгч байсан юм аа. Тэгээд YouTube-ийн шавнар нь өмнө сумд мэдрэг багшаар заалгасан тэд бол сумаар багшигаа дурсаж бид бүхэн багш нар сургууль хүмүүжүүлэгчид бид бүгдээрээ одоо мэдрэг багшийг одоо ямагт
өөр газар байсан ч гэсэн өмнө гойдон байгаа юм шиг, өмнө сумдан байгаа юм shiгаар дурсан санацгааж өгдөг юм аа. За ингээд би одоо Үйтэнгийн Мэдэр найз багштай Харус нурын шагшуур гэдэг нэг сайхан дууг зориулж дуулж өгье. Нүдэндээ торохлараагүй нурын усан цэнкэртэнэ нүцгэн удаас чимээгүй өнгөн дээрэн сүдэртнэ. Самгийн одовсрлын бас ноён оргилуудын нэг одоо үсгийн багш нарын алтан үеийн төлөөлөгч Мэдэр багштайгаа бас нэг хором цаадсараа бас талархалтай байна. За Мэдэр гэж хүн бол өмнө гусамтаа одоо сачиг одоотой Ахмад сургуулийн юм аа. Тэр энэ сургуулийн төгсөгч байсан. Энэ сургуулийн анхны тооны багш байсан. Энэ сургуулийн анхны сургалтын менежер бол хичээл ирэх хэрэгсээр ажиллаж байсан. Мэдэр багш биднийг бол тийхэн ажил сургасан одоо энэ мундаг өдөртөгч юм аа. Увсан аймгийн одоо Эрензаан, Ойно, тань хөрлөгээд мундаг одоо сургууль боловсролын өдөртөгч байсан. Түүний нэг нь одоо Мэдэр багш байсан. Дөнгөж төгсөж байгаа багш хүнийг одоо ажил сургахад бол сургалтын менежер юу хичээл эрхлэгч нар бол маш их чухал үүрэг гүйцэтгэдэг гэж одоо би боддог багш хүний хувьд. Үүний нэг нь бол би одоо намайг дөнгөж төгсөж ирж хахад Мэдэр багш маань одоо сургалтын менежер хийж бидний одоо чадахгүй мэдэхгүй зүйлийг зааж өгч хамгийн гол туслагч одоо байсан. За Мэдэр багш бол хүмүүсийн одоо ойрт байгаа өчүүхэн амжилтыг бол дэмжиж туслаж хүмүүс ялангуяа залуу хүмүүст бол их урам өгдөг байсан. Тэгээд тэр урмаар бол залуу хүмүүс бол урам авч ажил төрөл нь бол урагштай. Хүний сайн хийж байгаа зүйлийг бол одоо сайн гэж дэмжиж байдаг нь чухал юм байсан байна гэж одоо ингэж бодогддог. Хүний амьдралын 1.10 гэдэг тийм ч богино хугацаа биш. Энэ хугацаанд тэр Увс аймгийн Наранбулгийн дунд сургуульд 1970, 75, 78 онуудад 8 дугаар анги төгсгөж сурагчдаа дараа дараагийн шатанд суралцах гүүрэн болж байлаа. Нар зүү тойрч Наранбулаг суманд мөн математикийн багш хичээлийн эрхлэгчээр томилогдсон ирж ажилласан. Тэгээ ууд нь одоо тэр үед математикийн багшаар ажиллаж байсан хүний хүүхдтэй ажиллаулаад байвал зүгээр байдаг байсан гэтэл ингээд одоо гайгуурх багш нараар ажилтдаг шүүждэг. Тэр хүүхдийг боддгоо байсан бас нэг үе болоо гэж би тухайн үед боддог байсан. Энэ сум бодвол манай аймгийн 19 сумын эхний 5-д багтдаг том хүн ам мал эдэгээрээ одоо багтдаг ийм том сум аа. Энэ суманд 10 жил энэ багшийн ажил хийхдээ би 8 дугаар ангийг 3 удаа даад төгссөн. Увс аймгийн өмнө сумд хичээлийн эрхлэгч захирлуудын дунд тийм ур чадвар нь уралдаа явдлаа. Тэгээд Мэдэр багш ирнэ хөгжилтэй л да. Тэгээ очсон чинь захирлууд хичээл заах ёстой байсан. Яагаад цэзнийг явуулсан юм бэ? Энэ 90 залтай. Заахаар сайтай болохоор цэзнийг явуул чамаагүй хичээл заалгахгүй. Ямар ч гэсэн чамаагүй барьцаад хичээл заалгахгүй гэж. Тэгээд би тоглоомоор тэгж байгаа байхгүй. Тэгээд хичээл заагаад Мэдэр багш 2-т ороод би 3-д орж ялаа. Ийм хөгжилтэй. Тэгээд тэр багштай хичээл заахаар толгой сэргийд тус итгэл явна. Годоо зэрэгдэг. Хичээлээд яг заах нь хүртэл тийм хөгжилтэй сэтэх сэргэх зүйлийг хэлжээж одоо хичээл заад. Арван жил ажиллахад миний сэтгэлээс энэ сумын сургууль бол сэтгэлээс гардаггүй хамт ажиллаж байсан багш сурган хүмүүжүүд хийж жичээл зааж сургаж байсан хүмүүжүүлсэн хүүхэд багчууд хамт ажиллаж байсан ажилтан ажилчид нутгийн ард иргэдтэй бол 10 жилийн хугацаанд танилцж одоо ах トゥ шиг болж аав ээж шиг болж ингэж явсан учраас энэ бол сэтгэлээс гардаггүй маа. Хүүхдтэй бол Мэдэр багш их айтайхан эвлийг эвсэг харьцсан. Тэрийг бол би ч одоо Мэдэр багшаас ус 5-6 долоон дэв юм чинь бас тэр юуг нь авчихсан. За тэгээ Мэдэр багшиг одоо шавь нартаа нь олон шавь нартаа болон эрх хөвгтөйтэй түшиг тулгууруулж урт наслаараа. За 1968 онд дунд сургууль маань анхныхаа төгсөлт хийх энэ түүхэн цаг үед Мэдэр багш маань сургуулийн менежер
манай сургуульд ирж ажиллаж байсан. 68 оноос 78 оны хооронд 10 жил ажиллахдаа сургуулийн менежер 1 жил, 9 жил нь сургуульд маань математик физикийн багшаар ажилласан алтан үеийн төлөөлөгч байгаамаа. Багангийн багш Симэжов, Даян Орлоо, Батцүг гэсэн шавнар нь Багангийн багшаар төрлөх сургуульдаа төгсөн илж насаараа ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан байгаа. Тэгээд энэ бол багшийн маань заа хараг ур чадвар мундаг байсны үлгэр жишээ. Тэгээ одоо залуу үеийнхэн маань бас Ахмад үеийнхээ багш нарын арга туршлагаас уламжлан авч шин цагийн боловсролыг хөгжүүлэхэд бас анхааран ажиллаж байгаа. 1980 онд багшийн сургууль төгсөж ирээд тэгээ одоо энэ анхныхаа одоо 8 төгсгсөн багшаас одоо өвлөн суралцж, мөр зэрэгцэж одоо багш гэдэг одоо барилгатай явсныхаа хүчинд одоо энэ багшийнхаа одоо хүүхдтэй яаж ажиллах, мөн одоо хүнийг яаж төлөвшүүлэх вэ? Энэ талаар бол одоо багшаас минь баггүй их зүйлийг бол сурч одоо ингэж мэдэж авсан. Өр хүүхдтэй болон одоо шав бид нартай өвг төшиг болж одоо үнэтэй сайхан сургаалаа одоо хайрлж урт удаа наслаараа гэж одоо багштай хүсэж өрөөж байна. Тоглоомын аргаар одоо хүүхдүүдэд бас хичээл мэдлэг бүтээлэх талаар. Багшаа ер нь арга зүй талаас ер нь хүүхдүүдтэй яаж ажиллавал ер нь зүгээр вэ? За арга зүйн хувьд бол одоо хүүхдээр өөрөөр нь сэтгэн бодуулах, өөрөөр нь бие даалгаж хийх энэ асуудал их чухал. Тэгээ одоо сүүлийн үед ер нь тэр тал руу хандуулж байгаа хүүхдүүдийг бие даалгах тал дээр болтоо бас хүүхдийг. Тийм хүүхдийн сонирхол татах одоо ямар арга барил байна уу? Тэрийн л одоо голчилж хэрэглэх нь одоо нөлөөтэй. Тэгээ 90 онд нэг нутгийн хүнийг авна, өөр нутгийн хүнийг бараг явуулна гэдэг нэг ийм үйл бодол бий болсон. Тэгээд энэ давхан сумаас надад сургуулийн захирлаар үйсэн хүмүүсийн гарын үсгтэй хүсэлт очсон. Тэгээд энд одоо 90 оны 5 сард захирлаар одоо ирж энэ захирлын ажлыг 2 жил гаруй хийгээд 92 онд сумын таман газарт одоо тэнд ажилд очиод ингэсэн. Жухамл чадвар мэрэгжил нь хаан л үгүйлэгдэн тэндэл томилогдож сумаас сумын хооронд, сургуулиас сургуулийн хооронд шилжсээр байв. 1990 оны нийгмийн шилжилтийн үед нутаг орн нь түүнд захиргаа удирдлагын даатгахаар дахин урьжээ. Сургууль галаалдахгүй өвлж, сурах бичиг, юм хүртээмжгүйч хичээлэн үргэлжлүүлэх гээд чухал үед бүсээн чангалан авч гарсан байдаг. Улмаар 1992 оноос төр засгийн ажил эрхэлж 72 нас хүртлээр буюу 2008-аас 2012 оны хооронд Завхан сумынхан иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллажээ. Тэгээ 90 оноос эхлээд энэ боловсролын байгууллагын удирдлагуудыг чинь сум орны удирдлага мэддэг ийм тогтолцоон шилжилээ л дээ. Тэр үед бол Завхан сум бол бас сургуулийн захирлаар одоо урьж авчирч 90 онд ажилласан юм шүү дээ энэ хүнийг. 90 онд одоо төсөв хөрөнгө хүнд хэцүү байсан ч гэсэн тухайн одоо салбарынхаа ажлыг бол бас дасалдуулахгүйгээр одоо төсвийг бол дутуугийн бас яаж олох вэ? Төсвөөс гадна одоо аж ахуйн аргаар ямар боломж нэгсдийг ашиглаж одоо төсөв хөрөнгө олох уу гэдэг энэ асуудал бол ажиллаж чиглүүлж бас туслах аж ахуйг сургуульд сум оронд ажиллах ийм нөхцөлийг бол бас бүрдүүлж ажилласан. Улсын эрсдэлийн их хурлын дарга нөхөр болгон тус хурлаар баярлаж, улсын бат хурлын дэлгүүлэгчдийн дарга нөхөр бүлэглэж, улс найрамдах Монгол Ард улсын их хурлын намгыг гартуурн барьлаа. Сайн хүний үр сүйт хүүний унаг гэлцдэг. Мэдрэг багшийн үг дээдсээс маажуугийн булган гэдэг хүн ихэд алдаршсан нь улсын төв музейн зураг бичлэгийн архивд хадгалагдсан үлджээ. Эртэж бунгаа буюу маажуугийн булган 1884-өөс 1954 оны хооронд амьдрахтаа 1949 оны бүгд найрамдах Монгол Ард улсын 9-р их хурлд 65 настай дан оролцож их хурлын даргаар сонгогдсон төрийн эрхийг барилцаж явсан. Иймд үр хүүхэд хойч үеийн хүндэтгэж соён бүт багныг
бүтээн босгожээ. Энэ нутагта бид бол 6 үеэр амьдарч явна. Бидний өвгдээс бол одоо хамгийн өвг маань маажууч хүн байсан. Тэр маажууч хүн маажвын Амбода, маажвын Булган, маажвын Нондог гэж 3 хүүтэй ийм хүн байжээ. Тэрнээс маажвын Булган гэдэг хүн бол одоо 2 дахь хүн байсан. Авгааж хэлдэг одоо нэрийг хэлэхгүйгээр Булган гэж одоо хэлэхгүйгээр Бунгаа гэж одоо хэлдэг ийм хүн. Тэгээд өглөөд их эрт босдог тэр хүн. Тэгээд өгдөөд ашаа хүүхдүүдээ босороо гэдээ өрхийн татаад явдаг байсан. Ийм учраас одоо олон түмэн эртч Булган гэж ийм нэр өгчээсэн. Ийм төвхтэй. Монголын тэрийг 44 жилүүд ирсэн Юмжаагийн цадин бол манай нутгаас ихэж хушууч одоо намын төвөрийн нарийн бичгийн дарга Сүрэнжөв тэгээд Сүхбаатарын Янжмаа гэдэг ийм алдартай сайхан хүмүүстэй тамгаа гардаж яваад зураг авахулж байсан. Ийм ч учраас бид тэр Булган гэж хүнийхээ 49 онд анх удаа энэ Увс аймгийн Завхан сумаас Увс аймгаас улсын хурлын дарга сонгоод төрийн тамга гардан авсан бол түүх болон үлдсэн учраас сум байгуулагдсны 90 жилийн огоор манай хүүхдүүд энэ маажвын Булган зориулж энэ соён бутуугныг босгосон ийм одоо түүхтэй юм аа. Их хурлыг өдөрт хийсэн хэрэгүүлэгтийн бүрэлдэхүүн тавьсан гоо орсон байлаа. Тэгээд явхад нь шавьсангаа тэр шархуугийн дөрөж дээр манай тэр бурлаавыг гаргаж өгсөн байна. Сүрэнжөөд хүн танд ямар хүсэлт байна гэж асуусан. За одоо би нэгдүгээрт нэг цэргийн хүүхдтэй уулзах ажил байна. Одоо гол ажил тэр маань бүр зүүн хязгаарт байгаа. Тэр нь одоо тэр өөрийн дүү дондгийн хүү байсан байна. Тэгсэн маргаашнд дуудуулаад ирсэн хэлний уудуулаад ингэжсэн гомын сайхан юм байлаа гэж тэр хүн надыг бага хүүхд байхад ярьж ирсэн. Хагас нуурын эргийн хавьд бол ирж мэдээж олон жил одоо эрч хүч энерги авч ирсэн баг. Энэ сайхан нутаг усныхаа тухай. За энэ манай Завхан сум гэдэг уудууд 1925 онд байгуулагдсан ийм сум. Тэгээд энэ нутагт энэ Хагас нуур, Айраг нуур гэсэн хоёр сайхан далаа байна. Энэ хоёроос одоо энэ сумын иргэд мал нь ундаалж, услж ингэж ирсэн ийм сайхан түүхтэй. Энэ манай энэ Хагас нуурууд одоо томоороо бол одоо Монгол эхний 3 тардаг нуур. Тэгээд энэний усгуудууд одоо малыг таргалуулах ийм юмд маш нөлөөтэй. Яагаад гэвэл энэ давстай нуур. Давстай нуур учраас энэ малд их шимт хэжээд өгнө. Айраг нуур чинь яг таны унсан одоо нуурын эрг юм байл тий. Тэ би Айраг нуурын урд хөвөнд одоо нуурын зах гэдэг нэртэй газар төрсөн. Тэнд одоо төрч мэдлээд тэгээд тэндээ бол одоо эцэг эхийн гар дээрээ хүмүүжиж ингээд бас 8 хүртлээ бол аав ээжтэй хамт мал аж ахуйн ажил эрхлэж одоо явган унаатаа мал хариулах, мал эргүүлэх ийм маягаар нуурын хөвөөгөр явж ингэж сайхан одоо баг насаа өнгөрөөгөө тэгээд сургуульд тэндээсээ бол орж суралцсан. Дээр үед одоо Айраг нуурт одоо даагны шинэ загс байсан гэж байна. Тэрийн хүмүүс одоо хайлан байсан байхаа гэж ингэж хэлдэг. Тэгээд нэг бор толгой байсан. Тэгээд нуур маань ихтэй тэр толгой одоо байхгүй харагдахгүй болсон байгаа. Ингээд тэр Айраг нуурын хөвөнд би төрж өссөндөө одоо их бахархаж тэр Айраг нуурын урд талаар хар толгоон овоо гэж одоо сайхан овоо байна. Тэрийг бол одоо өвгдээс юм яас одоо шүтэж биширч ирсэн. Айраг нуур, Хагас нуур хоёр ч ингээд дундаа бас холбогддог тийм одоо хоол авъя. Хоолойтой. Тэр хоёр нуурын холбогддог хоолой бол 5 км-ийн урттай 200-аас 300 метрийн өргөнтэй. Тэр хоолойн гүн бол 8-аас 11 м, зарим газараа бол 7 метрийн ийм гүн. Тэр үед одоо машин техник гэж байхгүй байхад одоо шинэ тэр Айраг нуурын хөвөнд байгаа тэр саяын 3 баг гэхэд тэр 3 баг бол энэ Завхан голыг дунд нь гаталж гарна, өвөлд нь одоо мөсний хөлбөчтэй дээгүүр нь гарна. Ундаг эрдийн унаанууд бол өвлийн цагт бол дандаа тэмээ. Зуны цагт бол морь унана. Энгүн хөгжөөнд зантай, үг хэл уран цэцэн, үйл хөдлөл нь хурдан шаламгай энэ хүмүүн заримдаа хүүхэд шиг цовоо цулган хоолоогоор хууч домгийг өгүүлнэ. Ингэхдээ тэр шүлэглэж уран авьяасаа гаргах дуртай. Тэрээр их говьон бүхэлд нь харуулдан зогсох мэт зогсоон хайрхан данзруулж сон олны шүтэн зогсоо хайрхан уулын зуны 3 сардан зуншлаг алдаагийн нутаг минь золгож уулзаад буцдаг ахан дүүс шиг уул минь зол баярын сэтгэлээр мөргөж мэндэлдэг нутаг минь хэмээн
тун уран яруугаар шүлгэлжээ. Хангаан нуруунаас их аваад 808 км усаж манай айрыг нуурчилж цуцдаг завхан голынхаа хөвөөгөр ингээд явж явах сайхан байна. Цогсон хайрхны энэ баруун талын нам дээр нь жинхэнэ овоо байна. Тэгээ энэ дээр гардаг, энэ дээр эмэгтэй хүн гардггүй гэж одоо хүмүүс хэлдэг юм байлаа. Тэгээд эмэгтэйчүүд гардаг энэ баруун талын намхан дээр нь бол одоо гарсан манай зогсон хайрхан бол хаврын хүүхдүүд энд ирж байгаа юу? Энд ирж байгаа. Хавар шиний цагаанаар энэ дээр ирж энэ дээр гарч байгаа юм тий. Бид хоёр чинь одоо нэг гэрт орж айл өрх болж Монголынхаа төд өрх нэмэх хойш 52 жил болж байна. Айл орон болсноос хойш 7 сайхан хүү нэг охин ийм 8 сайхан хүүхдийг надад энэ хүн маань төрүүлж өгч хүүхдтэй хүн баян байдаг, жаргалтай байдаг гэсэн үг байдаг. Бидний айл орн болж байгаа үе бол бас одоогоос арайч өөр байсан л доо. Амьдралын тийм алтан үе биднэрт давтагдахгүйгээр л ингээл өнгөрсөн байхгүй юу? Тийм гоё үе. Залуу сайхан насндаа тэгэл сайхан ханижл сонгож ингээл айл орн болж одоо үдээ наслаа ийм болно гэдэг чинь бид нар хүн болсны гавья. 50 жилийн тэртээ бол дөнгөж 18 19 хүрчээсэн одоо үнэхээр сайхан гойлог нуруутай одоо үсгийзгээ гоё янзлсан одоо манай гөгшин болох намайг энэ намайг дагаж гүйсээрээ гал суудсан л гэдэм байлээ. Одоо тэрийг би сайн санддаг. Би ялангуу айлын бас бага хүн авж явтайгаа байсан болохоор яаран бас тэгж уцавсгаад бас явна гэсэн ойлголт ч байхгүй. Цэвэрч хүн байсан шүү дээ. Дээд сургууль төгссөн бас юм чинь. Тэгээд ингээд над хэлэхээр би өстө байрандаа бол өстө манай байр бол дандаа соёлж тэргүүний байр байдаг. Тэгээд тасаг байдаг. Гэтэл энэ өөрөө бол маш их цэвэрхэн гоцолдог. Тийм байсан. Тэгээд хүн чинь бас яг тэр хүний анилгах цаа хүнийхээ бас чихэн гайгүй талын бас олдол харддаг л байлгүй. За аав ээжээр маань бол тэр говийн гидэн сумыг ингээл хөндлөн гүлд хэрээл хэдэн хүүхдэд ширээл ажил амьдралынхаа төлөө зүтгэж явсан. Тэгээд тэрний одоо бас ач буйнаар одоо хүүхдүүд нь бас манай дүүнэр олон дүүнэр гадаад дотоодын бас нэр хүндтэй сайхан их сургууль төгсөөд Монгол орныхаа бас өнцөг олон бүрт ажиллаж амьдарч байна. Одоо энэ манай том хүү өөрөнгө найранд хэлж ирсэн. Манай бэр мартаг байх. Энэ хоёр нэг дуу дуулд юм аа хоёлаа нэг дуу дуулаад тэгээл дараа нь найр бас нэлээд хөгжөөнд тавуулгаал хавтгаараа юм. Тэгээл дахиад бас үг хэлэх болгоол ингээл юусан чинь хоёр үг хэлээд ингэж яасан. За одоо манайч одоо ээж аваа шиг ингэ тооцоогүй ажиллахгүй гэж аавсан. Одоо тэгээд манай хүн чинь тооцоотой ажиллаад аав ээжээр явуулсан. Арай дутуул ингээл 3 хөрхөн үс татал байгаа юм л да. Бид нар чиг бас нэг тэгж олон хүүхэд хүн хийх тийм юу бас орчин цаг гэдэг юм уу амьдарч байгаа үе бас биш юм уу одоо хараад байхад энэ бас ажил гээл сургууль цэцэрлэг яаслгийн үү тэгээд бидний үед ч наадах ил нэгийг тэрэл хоёрыг цэцэрлэгдэг нэгийг яалт өгчгөөл ажиллагаа явдаг байсан. 10 дугаар ингээ би төгсөөд нөгөө аймагт тэр үед уралдаан шалгалт гэж өгдөг байсан конкурс гэдэг. Тэгээ аймгийн төврөө уралдаан шалгалт өгөх гээд орцсон байсан үйл дээ. Тэгээ маргааш өглөө конкурс өгнө гэж байжсэн чинь оройн манай аав тухайн 2 дугаар жилийн захирал бэгдэж багш хоёр ороод ирдэг байхгүй. Ямар сургууль орох уу гэж бас ингээд ярилцсан чинь аав тэгж байгаа байхгүй шууд. За маргааш чи ерөөсөө хөдөөж хөх сургууль мал зүчээнд орно гэж. Тэгээ би одоо тийм хөдөөж хөх сургууль орно гэж ерөөсөө бодож байгаагүй байхгүй юу. Тэр үеийн чи одоогийн топ Монгол улсын их сургууль, техникийн сургууль гэдээ би альж ангид нь орох тийм эрхтэй байсан байхгүй юу. Тэгээ би яагаад л гэж асуусан. Тэгсэн чинь хөдөөжхөн тэр сургуулийн ангид орсноор бол одоо энэ орон нутаг сумдаа ирж ажиллана. Сум нэгдлийн дарга болно гэж байгаа байхгүй юу. Шууд аав. Тэгээд одоо би тэрийг бодож байгаа. Аав тэгэхэд яг одоо бас хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө санаа зовж исэн байна шүү дээ. Тэгээ яг тэр хөдөөжхөн их сургууль төгссөн ихэнх хүмүүс ер нь бол хөдөө нөгөө боловсон хүчин дутам гэсэн учраас очоод ер нь удирддаг байсан л та. Тэгээд сонирхолтой хамгийн гол нь аав би тэрийн төлөвлөгөө тэр ардчсан өсгөл гараад нордог байхгүй. Нөгөө нэгдэл тараад, сангийн аж ахуй тараад
мал байхгүй, трактор байхгүй, газар байхгүй болчихсон. Тэгээ аав бидний төлөө нурж исэн. Сонирхолтой. Тэгээ яг энийг бүр би юу хэлэх гээд байна гэхээр бас ингээд аав минь багш хүний хувьд бидний хувь заяанд бас нөлөөлөөд тэгээ би одоо тэр сайхан сургуулийг төгсөөд одоо тэр чиглэлээрээ би бас 20 гаруй жил тийм ээ. 2 3 чиглэлийн компанитай одоо унжсаал ингээд зүтгэж байгаа юм. Тэгэхээр ээж аав нь бол одоо үр хүүхдийн хаачгаа яг идлээ. Тэгэл одоо энэ хэдийгаа өвчин зовлонгүй эрүүл сарал байгаа л ингээл сайхан амьдрасаа л гэж бодоод дотроо бодоод тэгэл хүүхдүүдийн хайрыг хүртэл ингээл байж одоо чивтэр өөр яах юм тий. Тэгээд тийм эшим зорилго бол одоо сая манай хөшний ярьдаг тэр яриа бол үнэхээр одоо эшим зорилго мөн л дээ. Тэгвэл 7 цагт нэг авд суувчилж аваад юм тэгэл орой 7 хөтөл орж ирнэ. Тэгээд би ихс нэг гэрийн эмэгтэй хүн ээж нь болохоор арай нэг төрөөхөн нэрнэ. Тэгэл тэр үед чинь болохоор нөгөө 5 дахь өдөр лекц болно хагас сайн сонин уншлага гээд нэг л өдрийн амралттай. Ганц бүтэн сайдад амарна. Тэгэл тийм юм чинь хүн чинь тэгэл яг байгаа амьдралгаа хэмнэлдэг зохицогдол тэгэл амьдрал байд юм л хүүхдүүд тийм өөрөөрнөө бас өөрөөснийхөө чадах юмаа хийж хана. Тэгэл ээж аваар нэрэл бас хүүхдүүдтэй л битэмнэр хийн. Тэгээд жидэлтгэл хүүхдүүд 4 жин хүүхдүүд 10 төгсөөл арай том болоод сүүлчийнх нэг 6 7 болол ингээл ирэхэр чинь тэгэл амьдрал шал өөр болол ирж байгаа л да. Тэр үед чи одоо хуйуда ажилтаа. Тэгээд хүүхдээ захирлах өгнө. Эргүүлж авна, хүргэж өгнө. Ингээд одоо бас л их ажил амьдралээ. Тэгээд энэ үнийг одоо бас сэтгэлийн дэвчээрээр нийгмийнхээ төлөө юм хий. Гэр бүл бүр хүүхдээ өсхий хүмүүжүүлээ, сайн хүн болгоё гэсэн ийм одоо зорилгыг бол өөрсөндөө тавиад энэ зорилгоо бидүүлэхийн төлөө одоо гिचэн зүтгэж бас өвгдээцнийхээ тэр удамжлыг бодож ингэж одоо аль бамны ажлыг бол хослуулж ингэж амьдэрдэг байлаа. За өнөөдөр намрын эхний сарын бид их сайн өдөр дохиож байна. Энэ бол түүх болон түүх үйл явдал гэж би ойлгож байна. Ингээд ах дүүс бид бүгд хуран тэгэлж цуглаж манай ууган бар маань Монгол төрөөрөө овгсон Монгол улсын гавьяас үжигсэн гэсэн эрхэм сайхан алдрыг хүртэж бид энэ хүнд нь баясан сан гэж одоо хүндэтгэл үзүүлэх ийм одоо ёслол болж байна. Ингээд ууган бэрээга гавьяас бэрээга бас биднэртээ ая дуугаан өргөж бид бүгдээгээ сэнгүүлж баясгах уу гэж хүсэж байна. За баярлалаа. Олон түмний хүүхдийн төлөө насараа зүтгэсэн аавда болон ах дүүнэр та бүхэндээ эрүүлийн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрээ.
За тэгээд нутаг орноорт нь ажиллаж явсан амьдралын замналаар ч бас аялж үзлээ. Их сайхан байдгийн байна. Боловсрал, эрдэм ном чамсан юм гэдэг. Тэр 1500 км-ийн хол Монгол улсын нийслэл Улаанбаатараас намайг сорин иж ийм сайхан нэвтрүүлэгт оруулаж энэний төлөө бас өөрийнхөө биеэ зориулж одоо ингэж бас ядрах өдрөө ядарч явсан ирсэн та нартай бол сэтгэлийн үнээс гэр бүлийнхээ өмнөөс одоо энэ сумын ард түмний өмнөөс Монгол улсын жаргалан тэрээдүү болсон хүүхдүүдийн өмнөөс баярлж байна гэдэг хэлье. Тэр олон одоо бяцхан урс ирээдүй болсон хойч үедээ та хандаж нэг сайхан сургаал байл. За ингээд хойч үе маань энэ өвөг дээдэс урт нийгмийнхаа бас алдаатай зүйлэн дүгнэлт хийж засал задуурсан засал задуурдж их орны төлөө, хүний төлөө, өөрийнхөө төлөө сэтгэлэн зориулж ажиллацгааж сурч хүмүүжээрэй л гэж хэлмээр байна. За их баярлалаа танд. Тэгээ урт насалж удаан жаргаж өн мөнхөд өр хүүхдтэй одоо бас үлдэх сайхан сургаалыг хайрлж яваарай гэж. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд гаргасан. Ерхэг найгсан талаас 9 гарагт хүргэсэн багш та. Хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн багш та. Хүсэл дөлгөлсөн ирээдүйн замын их юм. Төрийн шагналт ардын уран зохиолч Шарвын Сүрэнжав.